Жирийн нэгэн автомашин зохион бүтээх амархан л та. Харин дэлхийн хамгийн шилдэг машиныг зохион бүтээе гэвэл бүх үйл явцыг эхнээс нь бодож хийх шаардлагатай. Харин бид бүхнийг эхнээс нь хийсэн. Бүхнийг эхнээс нь хийлж, хөдөлгүүр, хурдны харьцаг, их бие гэх мэт бүх хэд ангийг шинээр хийсэн өөр компани байхгүй л дээ. Би хамгийн ихэнд хүмүүст би та бүхний тархийг цэвэрлэхээр ирсэн гэж хэлсэн. Би үнэхээр ч тэгсэн. Би бүгдийг устгасан. Тэд ихэндээ намайг шоолж байсан л да. Энэ залуу юу яриад байна гэдэг. Бидэнд үнэхээр буцаад тэгрүүгөө очих нь нэн чухал байсан. Инженер хүн шинийг санаачлахын тулд хуучин санаануудаа цаасан дээр буулгаж яаж түүнийг илүү боловсронгуй болгох вэ гэж боддог. Инхэн ч өөрөө хэлсэн. Гэхдээ Skyactiv-ийг бүтээхэд тэгж болохгүй. Хэрвээ үнэхээр таны зорилго дэлхийн номер 1 автомашин бүтээх юм бол та цоошин цагаан хуудсан дээрээс л бүхнийг хийх хэрэгтэй. Шинэ компани бий болгоно гэсэн. Шинээр бүхнийг эхлэхийн тулд шүү дээ. Skyactiv-ийг бүтээхдээ бид хамгийн шилдэг бүхнийг ашиглан илүү үр дүнтэй болгосон. Саяхан нэг сард миний бүтээхийг хүссэн автомашины загвар нь бэлэн болсон. Би маш их садарч түүнээсээ олж чичирч бүр инехгүй яж чадахгүй. Тэгээд маш чанга хашгирсан. Бензин хөдөлгүүртэй цилиндр доторх агаарын даралтыг тодорхойлдог шахалтын зэрэг гэж нэг юм байна л. Ferrari автомашины шахалтын зэрэг маш сайн түлш хэрэглэхэд 12.6 хавцаа. Бидний автомашин дэлхийн хамгийн өндөр шахалтын зэрэгтэй. Бид жолооч хүний шууд зүрхтэй нь ярилцах тийм автомашиныг зохион бүтээсэн. Та өөрөө үзээрэй л дээ. Хүчийг нь хариу үйлдэлийг нь мэдрээрэй. Бидний хийснийг хийх боломж цөөхөн үнэлээ. Үнэхээр шүү. Эдгээр маш их ачаалттай байсан ч энэ өрсөлдөөн бол миний амьдралын хамгийн онцлог үйл явдал байлаа. Хирошима хотын түүх, Хирошима хотын мөн чанар бидний салшгүй нэг хэсэг юм. Хирошима хотын хүмүүсийн таалал нийцүүлэхэд их хэцүү л дээ. Тиймээс бид өөрсдийн зорилгоос хизээч ухалж энэ өрсөлдөөнийг орхиж болохгүй. Бид өөрсдийнхөө мөрөөдлийн төлөө уйггүй зүтгэх хэрэгтэй. Mazda албан ёсны дистрибьютор Bodies Automotive